Юргений хэлдгээр хүнийг чадахжуулж, мэрэгжил олох тал дээр бид онсон бодлогоо явуулж чадахгүй байсаар өдий хүрчээ. Сүүлийн 20 жилд мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвийн нэр хүнд уналтанд байсан бол одоо бид зөв бодлогыг явуулж хүнээ мэрэгшүүлэх, чадвартай ажиллах, ажилтан бэлтгэх аргыг зөв сүүгчилжээ. Том бодлогын хүрээнд хийгдэж байгаа гол байна Монгол ур чадвар тэмцээн. Хүүхдийг багаас нь бэлдэж өрсөлдүүлэх, улсынхаа хэмжээнд өөрийн чадвар нь хаана байгаа. Харин дэлхийд бид мэрэгжлийн ур чадвараар сурвалжлагчдын аль зэгт явааг мэдэх хамгийн том гүр нь Монгол ур чадвар тэмцээн. Хөдөлмөрийн салбарыг удирдах яваа салбар хариуцсан сайд санж мэдвэн ярьснаар бид их сургуулийг шүтэж диплом авахтай гол биш юм. Харин өрсөлдөөний хэлбэрээр эрэлтэд тулгуурласан бодлогыг бий болгох шаардлага тулгарсныг онцоллоо. Тиймээс л хүүхдийн ур чадварыг нээх тэмцээнийг санаачилж, дэлхийн хэмжээнд өрсөлдүүлэх бодлогыг эргэлт боцолтгүйгээр хэрэгжүүлэхээр шийджээ. Монгол ур чадвар тэмцээнээр бол бид 11 онд энэ ур чадварын дэлхийн тэмцээн дээр тавигдсан яг тэр шаардлагаар яг тэр одоо хийх даалгаврыг нь бол тэр даалгавруудаар хийсэн. Энэ жил бид энэ жилийн одоо улсын аварга одоо дэлхийн одоо аварга болж байгаа 14 оны шалгуулалтаар хийн. 15 оных нь хараахан мэдэгдэв. Тийм учраас тэр төвшинлөө бол манай хүүхдүүд нэлийн ойрцсон. За дээрэс нь бид нар бол нөгөө ганцхан нэг хүүхэд бас бэлтгэхгүй байгаа. Эрсдлээ бодоод бол 2 хүүхдийг одоо бэлтгэж байгаа. Хүүхдүүдийн бэлтгэл сэтгэл зүй. За тэгээд олон одоо нөхцлүүдийн чинь жил гарны хугацаа байгаа учраас 2 хүүхдийг шалгуулж авсан бэлтэж байгаа. Тийм учраас тэр төвшөнд бол хөрөхийн тулд бид нар Азийн ижил төстэй орнуудаар дадлага хийх тэр төвшний одоо багш нарыг бас урьж авчрах гэсэн ийм зүйлүүд байгаа юм. За энэ нь бол энэ шалгарсан хүүхдүүд харин дэлхийн нэр хүндтэй компаниудад одоо шалгарч урлагаар ажилладаг ийм бололцоо бүрдэнэ. За дээрээс нь Монголоос тэн чадварлаг мэрэгжилтэй одоо мэрэгжилтнүүдийг бусад одоо дэлхийн компаниуд сонирхохын бололцоо бүрдүүлэхээр их ажил бүтэлтэй юм. Дээрээс нь их дээд сургуулийг шүтэх биш мэрэгжилтэй ажилтан байх юм бол дээд сургуулийн диплом моромноос илүү үнцэнтэй маа гэдгийг мэдрүүлэх том боломж бүрднэ. Тэгээд 15 оны Бразилийн тэмцээнд Монгол оролцохын тулд энэ одоо дэлхийн ур чадварын олон улсын байгууллагын 69 гишүүн болсон. Энд одоо бас баяртайгаа энд орсон ийм гишүүн орны хүүхдүүд оролцуулдаг учраас бид нар Бразилд орох бүрэн бололцоог бүрдгсэн гэж ойлгож байна.